ямар гоё юм. Йоо, Янчка. Би чиний авчирсан гизийг хэд хоног идэж жаргаж байна. Хоол идчихээ шууд ажил руу явлаа. Чи дахиад ганцаараа өмчгөнэ. Чи ихтэй гайгүй үстэй. Эснээс ч бараг 7-8 хоног ганцаараа гин чи үлдээгээ. Жаахан уйдчихлээ. Тэгээд харин найз нь бодоод байна. Найз нь яа чамтай адилхан ингэж ажил хийгээж бодоод хаагаад байгаа. Бараг олж байгаа шүү. Яг зөв. Угаасаа тэгэхгүй бол баян ээж аваас авна гэж байхгүй. Найз нь тэгээ бүр сүултээ санаа зовоод 2-3 ажил зэрэг хийж байгаа шүү. Мундаг шүү. Тэгэл угаасаа мөнгө гэвэл хөөрхөөс тэгээ санаа зовол айгүй л нөгөө хідэн малаасаа зараад тэгэхээр найз нь байнга л ажил хийж бодоод байна. Чи гэхдээ сайн хайж агаад гоё өвтэйхэн өөртөө тохирсон гоё ажил олоод хийчихсэн. Хүй. Янчка ирэх юм уу? Янчка. Ирэн хайц юм бол. Бана Янчка чи ирж хоноогүй юм хаана байгаа юм бэ? Минь битгий санаа зовоо. Найз нөгөө ажил хайж явж байгаад нэг сая ихчтэй хараад харин тэгээ ажил орсны эхний өдөр хүн хүч муутай гээд өнөөш нь харин намайг туслаад өгөөч гээдээ. Тэгээ найз нь нэлээ оройтчлоо. Гэтэ найз нь удахгүй очно. Өө ингээд шууд ажил. Гэтэ шөнөөрөө ажиллаад яна ядарч гэнэ би тэгвэл чамд юу вэ? Ажилдаа явахаас өмнө шүл хийгээ тавиад орчихъя за. За тэгье. За, болгоомжтой ажиллаарай. Яагаад шүн ажиллаад байгаа? За бас. Хүү Янчка. Оо. Чи өдрийн захаар юу хийж явж байгаа? Бээр өдрөө болоо гэртээ хийж ичээд гард юм уу гэд. Би одоо олдгоо гэдэгс юм л чи олдгоо байх юм байл. Хоёлоо бүр тааргааж боллоо шүү. Харин тэгээ найз нь харин ойрд салангааны мөлн гээд бүр их ажилтаа болоод байгаа. Чи ингээд яг ямар ажил хаана хийгээд байгаа? Яа, найз нөгөө ихч дээрээ л ажиллаад байгаа штеп. Харин тийм нөгөө ихч чинь хаана ажилтیں۔ Хөө тэр манай тэр нөгөө ихч юм штеп. Амар лаг заа, амар том зочид буудалтай тэгээд амар доороо олон хүн ажилладаг. Найз нь тэр олон хүмүүсээс л нэг гэсэн үг. Чи яг буудалд юу юу хүү? Үхэвдээ найз нар ресепшн зөөгч юм. Тэгэл заримдаа шааж хаваг нь ер нь би юу хаана юу хэрэгтэй тэр болгоно л ажиллаж байна. За хүй би одоо хоол хийж идэв шүү. Хоёлаа хамт хоол хийж цуг гарал та тэхгүй. Гүү найз намжихгүй найзыг нь авах гээд машинтай нөгөөгч ирсэн байгаа. Тэглээш нөгөөгч өдөр бас яасан сүшин авч өгнө гэсэн. За нөгөө ихч гэл. За. Чи орой найз авч үлээрээ за найз оройд нь. За. Хүү ихчийг нь авч өгсөн бүр яг таарч штэ. Харин тэг яг таарсан ихчээ баярлаа. Чи яасан удуу? Өө харин хамт амьдрдаг найзтайгаа таарад? Хамт амьдрдаг гэж ямар хөөхтэй гэдэг. Өө манай нутгийнхоо битэр бүр хар багасаа найзлсан. Тэгээ маа найз минь энд хотод сурдаг байхгүй юу? Сурхайхаа хажуугаар 2-3 ажил зэрэг хийдэг. Намайг бодвол айхтруу. Оо за чи тэгээ тэр айхтар найзтай буудлын модал ажиллаж байгаа явж байгаа гэд цаашаа ярьж барай бөөрийн болохгүй хэлээгүй байгаа зү. Үгүй ээ манай найз тийм муухай хөхт биш. За хоёлаа тэгвэл явъя да. Ихчээ би нөгөө 2 сар ажиллажлаа. Та цалин гэдээ яасан юм бол. Нөгөө нэг найз маань харин байр түрээсэлдэг хгүй би тэгээ хамт амьдарч байгаа. Тэгээ байрныхан түрээсэнд нэмрэлт юм уу гэд бас нэг хүнс хүмүүс цуглуулахад нэмэр болвол гээл. Мэдвч яас жижиг юм ярьдаг. Их чиний цалин ингээ бөөгнөлөд өгөхгүй байгаа шалтгаан нь мөнгө чинь цовж явж орж ирэхээр юм болдгоо байхгүй. Үгүй одоо тэгээ энэ хүүтэн чинь ганц машин аваад унчиж болж байна. Ядаж тэр найзхаа бөөрөнд наалдаад тахгүй өөрөө байр түрээсэлж болж байна. Тэгээ би чам нэг бөөнөр нөхчүүл юм болох юм уу гэж бодоод их чинь өгөхгүй байгаад байна. Ямар ч юм мөнгө чи бөөгнүүлж байгаа тэгээ бөөгнүүлээд өгөн заяа. За хоёулаа өнөөдөр өмнө хийжсэн ажлуудаас арай өөр ажил хий. Чадна үстэй. Чадна их чи. Тий одоо хоёул нэг сайхан хоол идчихэд тэгээд ажил руугаа явах бүсээ зүчих. За. Чи яагаад тэр үйлчлүүлэгч чинь бийд хүрдгийг зохиж авдгийг би чи. Тэр хүн чинь гоён түрээд ирсэн шүү дээ чи. Үгүй юу гэсэн юм бэ? Чи энэ чинь ресепшн хийлээ, зөөгч хийлээ, массажист хийлээ. Зөндөл олон ажил хийлээ шүү дээ чи. Тэг чиний энд чи ингээ хүн хүрэхээр яадгийг. Чи хүнээс илүү бие хаатай юм уу? Энд чи ингээ хүн хүрээл үсттэй яадгийг. Би массажистыг зүгээр л алжаа тайлах гэж бодсон болохоос биш ийм ажил гэж ботоогүй шүү дээ. Чи ийм ажил гэж юу гэдэг юм? Энд чи зөндөл олон наагур чинь дүүрэн чамтай адилхан шатсан хүмүүс ийм ажил хийж байгаа зү. Чи зүгээр ороод зүгээр л ажиллаа хийн мэдв. Зүгээр л ууж байгаа юм хийж хамгийн гол нь чамд их мөнгө өгнө штэ. Чамд мөнгө хэрэгтэй байгаа зү. Тэгээд ихчээ би ер нь энэ ажлаа өнөөдөр хийгээд цалин аваад явж болох. Яа, тэг чамтай олгоос ажиллана гэж байхгүй мэн тэр цалингийн чинь би өгч чинь заяа.
Чи надаас ингээд цалин хийх юм би энэ чиний хоол ундаж авч үгүй машин дэргэндээ суулгасан хувь цунаар авч өгсөн. Чи надаас ингээд байнга цалин хийхээс санаж зовхгүй нөө. Гэхдээ чи та бодоод үзэлтэй. Би 5 хүний ажлыг ганцаараа хийдэг. 4 сарын турш цалин гэж өрөөсөө авалгүй танд итгэцээр хөтэйг хүрлээ штэ. Тэгээ хамгийн гол нь анх ярьсан хэлснээсээ шал өөр ажлуудыг би хийж байна. Хүмүүс миний буйнд дураараа хүрэх надад муухай байна. Та надад анх ингэж хэлээгүй штэ. За тэр яах вэ? Чи яг ярьсан хэлсэндээ өнөөдөр дугаархан шиг ажиллаадах мэдв. Би тэр цалин өгч өгөө гэдгийг чи явж үз хамаагүй. Хамгийн гол нь чи одоо нүүрс түвшнэрийг маань үргээх юм бол би чамтаас тэ өөрөөр ярих шүү. Яах вэ? За яасан бэ? Яага уруу дөрөө царайлж яв? Яах вэ? Найзан ч үнэхээр бүтлгүй юм дөө. Ээж авахын санааг зовоохгүй өөрөө мөнгө олоод гой юм авъя гэж бодсон ч гэсэн бүтлгүй хүмүүстэй уулзраад өөрийгөө бүр баллаа л. Яасан бэ? Нөгөө сайн ихч чинь үү? Чи тэгээд энэ 4-5 сарын хугацаанд гэртээ ч орохгүй, хамс хийхгүй ажиллаад эсний цалин цавуугаа авсан юм уу? Харин аваагүй. Уг нь анхандаа бөөнд нь өгч ийлгээдсэн. Сүүл рүү өгөхгүй болохоор би цалингаа авъя гэхээр уурлаад тэгээ одоо бүр бичлэг явуулна, ээж аав руу чи явуулна, цахим сүлжээ тавина, чамааг онгоо болгоно гэдэг байгаа. Тэгээ одоо бас цалингаа авъя гэхээр яг өнөөдөр л ажиллах гэдэг ах юм. Чи тэгээ бичлэг тийм сүртэй юм болцсон юм. Ямар бичлэг яриад байгаа юм? Үгүй яах вэ? Би нөгөө Хэлсэн штэ. Зөөгч ихэ болол дараа нь янз янзын хэрэг болохоор намайг дууддаг гэд сүлрөөгөө бүр ууж иддэг хүмүүсийн дунд намайг хүчээр оруулж суулгадаг болсон. Тэгээл тийм бичлэгүүдийг одоо над руу явуулаад энийг чинь тавина гэдэг байгаа. За янчка. Цалинг чинь олон сараар нь өгөхгүй байх. Чамайг тэр буудлаасаа 7-8 хоног гарахгүй ажилуулах. Хүсээгүй ажлыг чи хүчээр хийлгэх. Тэгээ бид чинь хүчээр хүрэх. Энэ бүгд чи юу болохыг мэдхүү. Хүн худалдаалах гэмт хэрэг штэ. Одоо чи тэгээд эндээс өөрийгөө л авч гарах бах та. Харин тийм ээ. Яг л ийм зүйл болоод байна. Тэгээ чи боддоо тэнд надаас өөр зөндөө олон хүмүүс яг начиг байлд ороод байж байгаа. Тэгтэр яг начиг нэг цул талаал хатгуулчихсан. Одоо би тэгээ яана? Би яах вэ? За, юу тач босоод ирээ. За яг тэр их чинь бичлэг байгаа л юм аа. Гэтэ чанд бас баримт олох бичлэг зураг байгаа зү. Яг байгаа л да. Чи хамгийн гол нь хаяг байшил тэр их чагаа мэдээлэл тодорхой мэдх юм уу? Мэднэ. Тэгвэл чи яан гээд уун гэж. Эхлээд цагдаа дээр очив. Тэгээ болсон бүх процессыг үнэн мөннөөр нь хэлэх хэрэгтэй. Тэгээ чамайг дараа нь төрийн бас байгууллагын хамгаалах байранд аваачих واخ. Гэхдээ тийжээ ганцаараа биш штэ. Чамайг мэрэгжлийн өмгөөлөгч нар өмгөөлнө. Тэгээ хууль бус гинт хэрэг хийсэн хүмүүс ч гэсэн ял шитгэлээ идлээ штэ. Хэдүүлээ чи хуультай улсад амьдардаг иргэчүүд ээ. Тэгэхээр миний найз бусдын төлөө өөрийнхөө төлөө жоохон зоригтой байчих цаа. Найз нь тэрвээ.